Хаймчгийн Баатар 1944-өөс 1982 он Монголын 1960-аас 70-аад оны нийтийн дууны нэрт мастер хөгжмийн зохиолч хүн байв. Тэрбээр Монгол түмний зүр сэтгэлд мөнхөд хоногсон олон сайхан дууны аяг шиг хөгжмийг зохиосон юм. Баатар 1944 оны бичжилд Ховд аймгийн Эрдэнэрийн сумын хөдөө Дүгрийн Хаймчиг, Гүндвийн Жаргал нарын гэр бүлд 2 дахь болон мэндэлжээ. Бага насндаа дуу хуур дуртай хөгжмийг өөрийн сонирхлоороо сурсан. 1953 онд Ховдын 10 жилийн 1-р сургуульд элсэн орж 1962 онд 8 дугаар ангид төгсөөд Ховдын театрт хөгжимчнээр ажиллаж байгаад 1963 онд Улсын багшийн дээд их сургуульд элсэн орж 1967 онд хөгжмийн багшаар төгссөн. Улмаар Сөгнөгөрт соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 1979 оноос нийслэлийн 15 дугаар дунд сургууль дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад 1971 онд багшийн дээд сургуулийн кино найруулагчийн ангид элсэн оржээ. 1974 онд төгсөөд холбооны сургалтын төвд соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 1982 оны 4-р сард нас оржээ. Баатарын уран бүтээлээс Алтанган сортоо тариа, Балдангийн шүлэг, Зулцган цагаан улс, Цуслангийн уянга, Миний Улаанбаатар, Намраа дуулъя, Оюутан цагаа дурсан уу, Цэргийн бодол, Цэцэг нуур, Яргуу чи юундаа яар, Адуучин, Бор шувуу, Бид таньтайгаа, Бидний өргөх дуу, Дайчдын дуу, Дуучин ботго, Дүүжин даажин, Совилагч танаа магтъя, Ээжи минь үгс, Ирвэхэ, Говийн хүү, Хүлгийн жолоо, Найрамдал парк, Орчлон залуус дуулж байна. Төрсөн нутаг, Тусч хүүгийн дуу, Залуу нас минь жавхаатай, Усны шувуу, Алаг шаазгай зэрэг нийтэд төгссөн маш олон сайхан дуунуудын аяг зохиосон бөгөөд нийтэд төгссөн 30 гаруй дуу. Мөн Монголын үндэсний радиод түүний 70-аас 80-аад дуу бичигдсэн байна. Мөн урын сандаа тэрбээр 100-аас 200 гаруй урын сантаа хэмээн ажиглагдсан билээ.